Еврей 4-ийн 15-16 дугаар ишлэлийг хамт уншийе. Учир нь бидний мөхс байдлыг хуваалцаж чадахгүй тэргүүн дахилж бус харин нүгэлгүй ятлаа бүх талаараа бидэн шиг соригдсон нэгэн бидэнд байгаа билээ. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олж өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн сэнтид зоригтойгоор ойртон очицгоё. Энэ дээрээс харуул. 15 дугаар ишлэлдэр бидний мөхс байдлыг хуваалцаж чадахгүй тэргүүн дахилж бус гэсэн үг гарч байгаа. За бид нэр бурхны харахад мөхс билүү хүчтэй билүү? Мөхс шүү дээ, сул дараа. Аврагдчихсан гэдэг байгаа хэрнээ одоо хүртэл бидний дотор бурхныг харахад зохисгүй зүйл байна. Амьдралд маань бурхныг харахад болохгүй хийж байгаа зүйлсүүд хүртэл байна. Алдаа жигсэн гаргаж юм. Гэхдээ тэр алдааг бурхан хуваалцаж чадна гинүү чадахгүй гинүү? Энэ хуваалцах гэдэг энэ үг нь өөрөө юу гэсэн утгатай үг вэ? Надад байгаа энэ хэцүү сул дорой байдал. Би одоо өөрийгөө ийм сул дорой байгаагаа мэдрэх үе сэтгэлд маань ингээд тийм нэг сэтгэл төрдөг үстэй. Хэцүү байгаад, гэмшмэр сэтгэл төрдөг үз. Яг надад төрж байгаа тэр сэтгэлийг яг адилхан хуваагаад мэдэрч чаддаг гэсэн. Миний ярьж байгаа ойлгогдож байна уу? Тэрээр нүгэлгүй атлаа бүх талаараа бидэн шиг соригдсон нэгэн билээ гэж. Есүс Христ энэ газар дээр байхдаа уг нь бол нүгэл үлдээг байхгүй юу? Гэтэл тэр өлсөж үтсэн. Тийм биз? Тэр ядуу байж үтсэн үү? Үтсэн биз? Тэр гадуурхагдж үтсэн үү? Үтсэн. Нүрлөгөө нулимлж үтсэн үү? Үтсэн. Тэр бүр загалмаа дээр хүртэл алуулж үтсэн гэдэг. Тэгвэл өнөөдөр бид нарт ямар хэцүү байгааг тэр ойлгодог гэсэн. Яагаад? Энэ газар дээр байхдаа мах өдөөрөө бидний туулж болох бүх хэцүү байдлыг тэр туулаад үзчихсэн байна. Уг нь бол Тэнгэрээс харахад бидний амьдарч байгаа нийгэм, хийж байгаа ажил, зовж байгаа асуудлууд байна шүү дээ. Жижигхэн зүйл байхгүй. Тэгнэ үстэй. Дээрээс харахад бурхныг дээрээс харахад их юмд л санаа зовоод байгаа юм шиг боловч бурхныг харахад бол өчүүхэн зүйл байна үстэй. Бид нар хүүхдүүд нэг уйлал ороод ирдэг. Хүү чи юу болов гэж сонсоод үтсэн чинь тоглоомноос бол мууцалдаад ороод ирж байгаа байхгүй. Гэхдээ энэ хүүхдэд байна шүү дээ. Энэ маш том асуудал. Өнөөдөр бүр гоё байх уу, муухай байх уу, бараг өхөхөөс ихэхүү асуудал яриад орж ирж шүү дээ. Гэтэл бид нар харахтаа юу гэж боддог вүлээ? Хий чаавас мөн чих юмд санаад авж ин да гэдэг үз. Тийм учраас би хүүхдтэйг ер нь тэгж харьцахгүй байхыг хичээдэг. Яг л энэ хүүхдийн асуудал энэ хүүхдэд одоо энэ нь том байгаа учраас би сэтгэлээ жоохон дорд байлгаж байгаа. Энэ хүүхдэд ямар мэдрэгдэж байгаа бол гэдэг өнцгөөс нь хараад харьцчих юм бол энэ хүүхэд дараа над дээр хизээ чамаагүй гэдэг. Тэгнэ үз. Тэсэн чи би тоохгүй. Юм сүртэй чи явчих. Гэвэл дахиж ирэх үү? Ирэхгүй шүү дээ. Тэгвэл хартаа. Бурхныг харахад бидний асуудал яг л энэ хүүхдийн асуудалтай уг нь бол адилхан байхгүй. Тэгэл бурхан бид нартай өөрөөр харьцдаг гинэ. Есүс бид нарт ямар сэтгэл төрчихсөн байгааг яг тэр чигээр нь мэдээд адилхан хуваалцаад өөдөөс хараа сууж идэг гэсэн. Тийм бол бид нар очиж болохгүй юу? Болно гэдэг. Хизээд бид нар Есүс дээр очих үед тэр бид нарыг хүлээж авдаг. Тийм л учраас 16 дугаар ишлэлээр хартаа. Тиймд Есүс тийм учраас бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олж өршөөлийг хүлээн авахын тулд одоо би сул дорой байна. Одоо би шаналлтай байна. Надад хэцүү байна. Итгэлийн амьдрал маань зовлонтой байна. Тэгвэл надад нэгүсэл хэрэгтэй байхгүй юу? Яг энэ хэрэгтэй цагтаар бурхан руугаа очихгүй бид нар дандаа буруу тийшээ явчихдаг. Яг энэ үед чинь нэгүсэл хэрэгтэй. Яг энэ үед чинь тусламж хэрэгтэй байхад бурхан руугаа эргэдэг. Тэгж болохгүй шүү дээ. Хэрэгтэй үедээ бурхан руугаа эргээд ирэх хэрэгтэй. Тэр үед бурхан бид нарыг хүлээж авдаг. Тийм л учраас нэгүслийн сэнтид зоригтойгоор ойртон очицгоё. Энэ үг миний итгэлийн амьдралд маш их хүчийг өгсөн, тайтгарлыг өгсөн, намайг барьдаг байсан. Би өнөөдрийг хүртэл 18 жил амьдрахдаа тийм мундаг амьдраагүй. Тийм сайн байгаагүй. Харах юм бол их сул дорой, дутмаг зүйлсүүд олон байсан. Би бүр ингэж залбирч исэн үе бий. Бурхан минь ийм байхад хүртэл та намайг орхихгүй юм гэж юу? Бурхан минь ийм байхад хүртэл та надад энэ үйлчлэлийг даалгасаар байх юм гэж юу? Надад тэгж залбирч исэн үе байсан гэдэг. Гэтэл тийм сул дорой намайг Есүс эзэн байгаагаар маань хүлээж авсаар надад нэгүслийг улам бүр өгсөөр тэгээ өнөөдрийн бие болсоор л явж. Илч Паул одоогийн бие болсон нь бие биш. Бурханы нэгүсэл билээ. Тэр жигсэн өдөр болгон Есүс рүү очдог байсан. Тэр тийм төгс хүн биш. Тэр юуг сайн хийсэн бэ гэхээр
Есүс рүү байнга очдөг байсан. Бид нар жигсэн итгэлийн амьдралдаа үргэлж Есүс рүү очих хэрэгтэй. Залбирлаараа очих хэрэгтэй. Үг уншаад очих хэрэгтэй. Нөхрөл дээр дамжуулан Есүс рүүгээ эргээд очих хэрэгтэй. Тэр мөчид бид нарыг өршөөгөөд уучлаад хүлээж авдаг. Тэр нэгүслийг олох мөчид бид нар гим нүглийг ялах хүчийг олж авсаар байдаг. Тийм биш гэж юу? Тэр нэгүсэл биш юм бол та яаж гим нүглийг ялах гэж? Өөрөө ялчаад ирий гэж хэлээд бурханаас холдоо явах гэж байгаа юм уу? Үгүй гэд хаана. Тэр нэгүсэл, тэр уучлалыг авах тусам надад гим нүглийг ялах хүч төрд. Тэгээд эргээд амар тайван бол. Тийм л учраас би өнөөдөр нөхрөлдөө байсаар.